Багш нар гарч шүү дээ. Бүгдээрээ сайн байна уу? Өнөөдөр мэдээ хүргэе. Тэгээд влог, хоёр дахь влог эхэлж байна. Эхний влог хийгээд хүмүүс амар маш эргээр хүлээж аваад хэрэгтэй мэдээлэл хүргэж байгаад баярлалаа. Цаашдаа өөршөө олон хэрэгтэй зүйл хүргээрэй гэсэн учраас хоёр дахь влогоос хийж байна. Тэгээд өглөө охиноо өгчөөд одоо нэг газар л явж байна. Хаашаа явж байгааг гэхээр Самбуг Гүгчон буюу өөрийнхөө юу хороо гэх юм уу, хороо руугаа явж байна. Тэгээд тэнд очиж юу их гэж байгаа гэхэлэр Солонгост амьдарч байгаа хүмүүс их баг гэлтгүү барьцаа мөнгө төлдөг байранд войсэ буюу сар олгон байрны хатвараас төлдөг боловч барьцаа мөнгө өгдөг. Тэгээд хугацаанд гэхээр гэрээ хийхдээ бол үл хөдлөх тийм зуурчлагч газар болон байрны эзэнтэйгээ гэрээ хийдэг боловч тэгээд бас болчдгүй юм байна. Одоо юу гэдгийг яг энд удаан амьдарсан хүмүүс бол бүгд мэдчихэж байгаа л да. Тэгээд амьдраад гарахтаа зарим одоо нэг янз бүрийн лааштай хүмүүс шүү дээ. Зарим газар буцаад барьцаа хөрөнгөө суутгадаг ч юм уу те, янз бүрийн суутгачдаг. Эсвэл өгдөггүй ч юм уу, хугацаанд өгдөг төр хүлээж ч юм уу, тиймэрхүү асуудлаас гардаг. Тэгээд түүнээс сэргийлж ялангуяа барьцаа хөрөнгө өндөр хүмүүстэй бас ингээд хүний газар ажиллахан ингээд хөдөлмөрлөөд тэрийг бас зүгээр бас хүнд илүү өгч мөрөг байна те. Тийм учраас юу яаж энэ хавцаа илжон гэсэн тийм тамга даруулт юм байна. Манайх орол нотрат гэсэн үг юм байна. Тэгээд бүрдүүлэх материал нь гэх юм бол гэрээ хийсэн баримт чинь. Тэгээд өөрийн чинь бичиг баримт буюу гадаад иргэний онолог. Тэгээд 600 он байхад л тийм байна. Ямар ч гэсэн одоо явж ийн гадаа нэлээ хүйтэн байна. Энийг би яагаад сонсон бэ гэхлээр өчтөр шөнө одоо юу байрны эзнээс мессеж ирсэн байхгүй юу? Өнөөдөр шөнө нэлээ хүйтэн хооно гэж байна. Тийм учраас халаалтаа нэмээд дээл болон галт тогооныхоо усыг ингээд туслуулаад орхиж ороод ихгүй бол хүлччихвэл маш том асуудал үүснэ гэл. Яг тэр солидог мөлдөг юм энэ бол бас амар асуудалтай солид юм шиг үлээ. Тийм учраас хүлтгөөс харамгаалаарай гэхээр ингээд яг байрны эзэн гэтэнгүүтэг би дээрээс хойш энийг хий гэж бодоод байсан байхгүй юу. Тэгээд одоо ямар ч байсан харьяа хороолоогоо явж байна. Дүүргийн захиргаа гэж хэлж болно. Тийм. Явж байна. За би хийгээд гараад ирлээ. Түрүүний ярьжсэн хогцаан хийж байгаа буюу байрны гэрэн дээр натрач тамгад оруулаад тэгээд гараад ирлээ. Тамганы амар сүртэй дуудаг та гэдэг би нэг Монголд амар байр авсан юм шиг баярлалаа ч гэсэн. Тэгээд явчих. Тэгээд саяны нэг жумын центрд болохоор бас та нар ингээд шилжилт хөдөлгөөн хийдэг штэ тий. Тэгээд хаяга 14 оны дотор буюу солисон байх шаардлагатай байдаг. Нөгөө иргэний үнэлгээ артлынхаа. Тэгээд цэрийг бас энэ жумын центр дээр ирээд хийж болох боломжтой. Заавал иммиграшн орох шаардлагагүй. Тэгээ хэрвээ 14 хоног ч өнгөрөх юм бол торгуул төлдөг. Тодорхой хэмжээнд би нэг жил ахаа бүр нөгөө нэг мэдхгүй юусоо анх
Тэгээд 9 сард нүүгээд бүр 3 сар болсон байсан чинь надад бараг сарын 100 мянган торгуулт гэлээ бүр тэгээд нэлийн бараг 6-700 мянган төгрөгийн юунд унтсан байсан. Тэгээд тэргээ төлөөгүй л тээ. Мэдгүй аргатай гэж нэг бутан сан дээр одоо нэг зуучлалын газараа буцаж ороод та энэ гэрээг маань дахиад тээ ойрхон он сар өдрөөр хийгээд өгөх боломж байна уу гэд тэгээд 100 мянган төгрөг өгье гэд хийжсэн. Тэгээд хийлгэж ийсэн. Тэгээд торгуулгүй нэг торгуулж гэжтэй 100 мянган төгрөгөөр бол тэрийг солисон гэсэн үг л дээ ер нь бол. Тэгэхээр та нар маань бас нэмж зөвлөхөд бол тэ цаг хугацаа алдалгүй 14 оны дотор та байраа солисон бол бүртгүүлээрээ. I've been having dreams, jumping on a trampoline, flipping in the air. I'll never land, just float there. As I'm looking up, suddenly the sky erupts. Flames that light the trees, spread to falling leaves. Now they're right upon me, waiting if I'm on fire. How am I so deep in love when I dream of